Яа, ажлын ямир ахт жамар гэдэг юм аа. Өнөөдөр миний day off. За тэгээд би кафе орд юм гэж дод гарч ин. Тэгээ замаараа найзах руу орсон чинь манай найз цэвэрэнгийн сормосны буудаг авч фейлцнээрээ тэгээ баахан шоолж нэгээ. Тэгээ замаараа ижи дээрээ лайв хийж үзээд тэгээ тийм нэг кафе олоод тэгээ орж үзсэн ч амар хөөрхөн кафесэн. Тэгээ гаднах орчноо хард юм гэж жоон цонхтой ойрхон газар суугаад тэгээ би кофе шоп суух болгоно юм айс американо авдаг заяо. Тэгээ амар хямдхан мөртлөө айгу гоё амттайсэн. Тэгээд ийм blueberry cheesecake аваад идэж үзсэн чинь аюу тийм гоо зөөлхөн нилон биш тэгээд айгу яг надад таарсан гоё амттай юм лээ. Эдгээр нийлээ 195 Egyptian pound буюу Монгол мөнгөөр баг 15,000 төгрөг. За тэгээд та нарт гэрээс авчирсан юмнуудаа үзүүлж чинь энэ балыг би Туркд хахад хоёлыг авч ирсэн. Турк бичгтайгаас те. Антин тэгээ би ерөөс амарч байгаа өдрөө зүгээр аныг амарчдгоо. За энэ бол миний чивч байна. Миний өөрийн монитор залгах чивч аахгүй ажлын чивч. Тэгээд би ингээд амарч байгаа өдрөө заавал би ажилтай холбоотой нэг юм хийдэг зөө заавал. Тэг кофе шоптой нэг 2-3 цаг сууж агаад тэгээд гадуур жоохон алхахыг да би ч одоо амралтай өдөр байна да гэж одоо дэлгүүр хэсгэжсэн хүн ингээд үсч байгаа ороо зүгээр өөртөө ашигтай мэж байгаа байхгүй би тэгээд үс ингээд амар болсон байсан. Тэгээд үсээ тариулсан дараа жоохон янзлуулаад гарна гэд би хэлсэн байхгүй. Тэгээд бит хоёр өвөн 400 Egyptian pound-аар тохирсон гэсэн чинь яг цагаад талаад үсээ тарьсны дараа за одоо мөнгө өг гэ. Тэгээд би үсээ янзлуулна штэ гэдгсэн чинь юу вэ тэр чинь нэмэлт мөнгө хөстэй энэ төр гэ. Тэгэхээр нь би үснийхний дүүг авч чаад өөр индүү тээц. Яа дий. За тэгээд гадуур хоол идэм гэж бодож байгаа. Тэгээд болоод гэртээ хараад хоолнд хийж идээ. Тэгээд найзуудаагаа ажлын дараханд хүлээж аваад бид нэр бүжгийн байтал болон латин парти нэгэн зэрэг болдог тийм газар руу явсан. За тэгээд дараагийн хилдээр та бүхэнд энэ латин парти дээр яг юу болсныг харуулнаа. Дараагийн бичлэгээр олзъя.